Баримт засварсан түүхийг үзэх. Баримт засварсан түүх таны ажилд ямар ач тустай болохыг авч үзцгээе. Google Docs-т баримтыг засварсан түүх хадгалагдаж явдаг. Түүнийг ашиглан баримтын өмнөх хувилбаруудыг харах, харьцуулах боломж бий. Зөвхөн хараад зогсохгүй, өмнөх хувилбаруудаас сэргээж болно. Багаар хамтарч ажиллахад энэ бол маш хэрэгтэй багж юм. Багийн гишүүдийн оролцоог харж, хянаж болно гэсэн үг. Тэдний хариуцлагыг дээшлүүлнэ. Хэн нэгэн санамсаргүйгээр эсвэл санаатаагаар бичвэрийг устгалаа гэхэд нөөц хулбар заавал үлдэх юм. Төсөл дээр ганцаар ажиллаж буй хүний хувьд засварсан түүх бол ажлын акцийг харуулах тэмдэглэл болж өгдөг. Төсөл дээр бодож боловсруулах үйл явц хэрхэн явагдсныг эндээс харж чадна. Хэрвээ нэг үйлдэлээр их хэмжээний бичвэр нэмэгдсэн байвал энэ нь хаа нэгтээс хуулж тавьжээ гэсэн үг. Тэгэхээр хаанаас суулсныг нь шалгаж тогтоох боломж байгаа биз? Засварсан түүх бол төсөлд хичнээн цаг хугацаа, хүчин чармаалт зарцуулсныг харуулдаг бүрэн тайлан юм. Хэрэв та төсөл дээр өөр хүнтэй хамтран ажиллаж буй бол хамтрагчийнхаа нэмсэн хийсэн зүйлийг хэлбэрхэн харж чадна. Энэ баримтыг засварсан түүхийг үзье. Бүх өөрчлөлтүүд хадгалагдлаа холбоосыг дарж эсвэл файл засварсан түүхийг үзэх гэж орно. Баруун баганд гарах он цагийн товчонд баримтыг зассан хүмүүсийн нэр, хийсэн өөрчлөлтүүд гарч ирнэ. Хүн бүрийг өөр өнгөөр тэмдэглэсэн байх ба тэр хүний баримтад оруулсан нэмсэн хэсэг мөн энэ өнгөөр харагддаг. Баримтын хуучин хувилбарыг харах бол сар өдрийг сонгоод дарна. Нэмсэн бичвэрүүдийг будаж, устгаснуудыг хөндлөн зурж харуулдаг. Баримтыг өмнөх хувилбараар нь сэргээх бол энэ хувилбарыг сэргээх гэдгийг дарна. Ингэснээр өмнө хийгдсэн өөрчлөлтөд устдаж алга болохгүй. Засварсан бүх түүх байж л байна. Энэ хувилбарыг сэргээх үйлдэл нь тухайн хувилбарыг хамгийн дээр гаргаж зөөдөг. Ингэснээр баримтад хандаж буй бүх хүмүүс уг хувилбарыг үзэх юм. Засварсан түүх хуудаснаас гарах бол дэлгэцийн зүүн дээд булан дахь буцах сумыг дарна. Энэ түүхийг файл засах хэрэгтэй хүмүүс л харах боломжтой. Файлыг үзэх, комент оруулах хэрэгтэй хүн баримтын өмнөх хувилбарыг үзэж чадахгүй. Хэрэв хэн нэгэн тантай файлаа хуваалцаж буй бол тань засварлах эрх өгөх нь зүйтэй. Ингэснээр та засварсан түүхийг харж чадна. Дурдахгүй өнгөрч болохгүй өөр нэг хэрэгсэл бол Draft Backup юм. Энэ апыг Chrome вебийн сангаас үнгүй татаж болох ба мөн л зөвхөн Chrome дээр ажиллана. Draft Back нь Google Docs-тай ажиллаж таны файл засварсан түүхийг богино кино болгон гаргадаг юм. Google баримт засварсан түүх бол баримтыг багаар хамтран боловсруулах, багийн гишүүдийн ахиц, хувь нэмрийг харах, хянах үнэлэх чухал хэрэгсэл юм.